биеэс чинь их хичээл зүтгэл гаргаал ингээл яваал удаан хугацаанд явна, туйдаал, ядраал, унана. Тэгээд туйлдалд ядралтаа өөрөө зөвшөөрөхгүй. Ядрахыг, амрахыг зөвшөөрөхгүй. Амраал чимээгүй байгаал юу ч ихгүй ингээл сухаар өстө дотроос тавчтаал нөгөө аймаг хамгаалах зүүн чинь ажиллаал чи өстө юу хийгээд байгаа мэ хамаг цагаа барчлаа да гэл тэгэл босож ирээл ажиллаад байвал нөгөө нэг бүхэл эргэтэн систем чинь гүн амралтыг авахгүй дандаа стрессийн төлөвтөө яваал удаан хугацаанд бие эргэтэн чинь доголдол үсээд тэгээ юун амжилт юун бүтээл байтугай эхлээд ирүүл баяа л гэдэг юм руу орчихно. Тийм ээ. Тэгэхээр энэ самадаг эдгэрэл чинь та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн төлөвүүдийг ингээд амь хамгаалах зөнгөөр идэвхжиж гарч ирж байгаа энэ хамгаалалтын сэтгэл хөдлөлийн төлөвүүдийг өндөр идэвхжлийн суллаад сэтгэл хөдлөлөө ингээд удирдаад сурчвал хөнгөхнөөр аяд зөнгөөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө ингээл аяндаа бодохын төдийд юм чинь бэлдэг болж эхлэх боломжтой. Ингээд хэлчихэнгүүт багшаа би одоо ингээд ерөөс юм бүтэхгүй ингээд ах юм аа. Эсвэл ингээд яг л одоо л миний санснаар бүхэл юм бүтэх ёстой доо гэд ингээд явж ядал болохоо орчод байх юм аа гэх. Тэгэнгүүт дахиад зуралцчихж байгаа юм. Одоо л ёстой яг эдгэрэл хийчлээ шүү. Одоо л ёстой миний юм санснаар бүтээ шүү. Одоо болох нь үгүй юу гэл нэг энд ийм цээжин чангарал үсэл нөгөөдхөө бодоол чангараал дахиад нөгөө стрессийн төлөвтөд орчиж байгаа.